Яас хологдчихээд гарах цаг болж байна. 9 минутын дотор юм мэдээд гарах хэрэгтэй. He accidentally with his car, a real car. Like Jay, that I would like to admit. Waffle Mr. D. 오늘도 화이팅 해보자고. 월요일은 늘 빡세지. 그치? манай өнөөдөр 9 цаг хүртэл илүү цаг ажиллана гэсэн. Юм учраас гонхтой явжээ. Тэ санааны шок нарс. Тий шок нарс. Яаж ингэж зогоож ажиллаж чадчихна тий? Бажа. За ажил дээрээ ирэв. Өнөөдөр болохоор шүү дээ яг одоо хийх ёстой юм юу байгаа вэ гэх юм бол эхний ээлжинд амралтын өдрүүдээр нэмж хандуу гэсэн үг хүн байна шалгаад хэрвээ байх юм бол нөгөө нэг бичигтэй хамт буугавч явуулдаг аахгүй юу? Тэрийг явуулах ёстой. Тэгээд тэрнээс гадна одоо энэ удаа манай сургуулиас интернет хийж байгаа хүүхдүүд дундад бас 청년 기자단 гэд бүтгэл авсан байхгүй юу? Instagram дээр амархнаар хэлэх юм бол reels хийх бүртгэлээр аваад тэгээд би тэрнээ бүртгүүлээд одоо 2 reels орсон байгаа. Маргааш 3 дахь reels орох байхгүй юу? Тэр маргааш оруулах reels-ийн өнөөдөр ихний код панжибыг хийх ёстой байгаа. Одоогийн байдлаар бол хийх юм энэ байна. Тэгээд юм хийгээ сууж ангууд өөр бас ажил мэдээж орж ирж хийх ёстой болох байхаа. Би одоо кофе уумарлаа л даа ч өдөр цайны цагаараа уухын тулд төвчих гэж байна. Тэгвэл өглөөч уугаад цайны цагаараа ч уугаад өдөрт байг баг 2 кофе уух гэдэг. За би ороод дахиад камера нээе. За хоол идэх гэж явж байна. Өнөөдөр би ганцаараа идэнэ. Амар юу идэхүү гэж бодон байгаад идэх юм ихээр явж байна. Rolling pasta гэдэг пастаны газар. Гайгүй хямдхан. Би жоохон зайтай. Нэг 10 минут, 15 минут алхаад явхад болно. Өглөө саяар амар нойр хүртлээ. Өглөө юу кофе энэ уугаагүй. Амар нойр хүрээд ингээд их ажил яаралтай ажил байхгүй болохоор нэг тийм хүн нэг сэтгэл тайван тэгээ ингээ бүр нойр хүрээ. Гэтэ манай одоо ингээ ажиллаж байгаа ажлын маань нэг сайн тал нь шүү дээ. Таны цаг нь 1 цаг 30 минут гэдэг нь. Би одоо хэлцүүгүйгээ санах байна л та. Тэмдэж 1 цаг 30 минутын турш ингээд амарх боломжтой. Яг ингээ хоол 50 идээд тэгээ нэг кофе шоп орж кофе уугаад ингээд ажилд орох тийм боломжтой цаг. Тэгээ ингээд сомбен нартайгаа хамт хоол идэхээр бол хоол ичээд бас кафе орж жоохон сууж ярьж агаад орж ирдэг тийм. Тэр нь амар гоё. Тэгээ ингээд нааши цаг агаар гоё явах юм бол манай гинтэй сонгочон өтер байдаг байхгүй юу? Тэрийг үзээд салхин гарахад бас амар гоё. Яа, мөнгөн учраас байршлын мөнгөн учраас юмтайгаа ойрхон чангажми сайн талууд бас ихтэй. Ах тэ өндөр нөө пиунада.
За хоолой эзэлсэн кофе авсан явж гин. Одоо ажил эхлэх хүртэл 30 минут байна ах бай. Тэгээд суумааргүй байгаа учраас жоохон алхангаа Мёнгдон юм чинь гоё дэлгүүр хийсэн. Сайн нэлээд тойрч үзэж байгаа. Одоо буцаад ажил руу орж байна. Кофе маань бараг дуусчлаа. Би сайн тэр номны дэлгүүр тэрийг амар аммаар байлаа. Орын номжаа амар алдартай шүү дээ. Тэгээд маань таньдаг хүн хэдэн настай үедээ уншихад ажиллаглаа. Тэрнээс ингээд мэдрэмж ойлголт амар өөр өгдөг гэдэг. Би гинт амар хөнгөн онгож одоо ингээд read настай би орын номжаа уншвал ямар явах вэ? Тэсээ 11,000 бичсэн. Авъя гэж бодчихсон аа. За дараа номыг сонгоос авч унших гэж бодод. За back to work. Яг намайг тараал гарч ирэнгүүд ингээд гадаа амар гой хоолнор гарч ирсэн. Баанга өөрийгөө дэвчиж зүрдэг ингээд болохгүй хүслээ гэртээ очиод юм эцэцгээ. Өндөр уунаас ахгүй өмнөх 7 хоногийн тавтахад амар завтай байсан ахгүй. Хийх юм байхгүй даа ингээд өдөржин iPad үзээд харстай. Би яг тэр өдөр би английн номоо авчираад англи хийгээ сууж идэг байжгаа бас ингээм амар боцсохгүй. Тэгээ өнөөдөр ягаад ч юм бас амар завтай байх юм санагдаад номоо цүнхлээд ирсэн. Тэгсэн чинь хийх ажлууд бас нэлээд гарч ирээд номоо дэлгэгч зав байсан. Яг нэг тийм юм хийгээ цүнхээ үрээд авчирсан чинь зав болчихдог гинэ. За би гэртээ очиод тэгвэл камера цаасаа. Одоо миний камераас амар тэнэг болчих. Өчигдөр өглөө ээжтэй хамт махшаарч идээд тэрний үлдэгдэл ингээд махнар нь байгаа учраас тэрийг эзэсний. Би ඕн ингээд амар гоо эрүүл хоол тэгээд йогурт чимсгээд авсан байхгүй юу. Тэгсэн тэрийг идэх боломж юусэн олдохгүй ингээд манайха ингээд нэг хоол хийчихэр ингээд тэр нь ингээд айгүй ээж таар амар удаан идэх байхгүй юу. Нэг хоол ч хийчдэг юм болов. Тэгээ ингээд өдрийн 2 юм эсвэл ингээ иддэг аахгүй. Тэгээ ингээд авсан жимсэнтэй идэх гэхээр өөр идэх ёстой хоол гарч ирээ. Юм үзэгээ бамбахгүй яа. Би хамгийн аж аргалтай цаг. Юм үзэнгээ юм идэх. Сайхан усан орчихлоо. Одоо нэр маргааш амар чухал өдөр заяа. Юу вэ гэх юм бол Акаракагийн хариу гарна. Акаракагийн тикетийн яг нөгөө манай сургууль чинь Акарака гэдэг K-pop одууд ч юм уу дууч дээрээ ингэ тоглолт олдсон шүү дээ.
тэрний нэгдүгээр эхний бүртгэл нь явагдаад дууссан заа. Эхний бүртгэл нь болохоор ингээд явж байгаа сургууль явж байгаа сурч ягсан нэггүй хоёр дахь бүртгэл нь сая хийгдсэн баггүй юу? Тэр нь юу байсан бэ гэх юм бол одоо над чиг юм хёгсэн амарч байгаа хүмүүсийн бүртгэл бас байсан. Тэр бүртгүүлсэндээ би амар болчоосаа гэж хүсэж чинь. Дээрэс нь хэрвээ болчих юм бол гоё зогсдог. Стендинг сог тэр хаврын яваад ингээд гоё ганц нэг юм одуудыг ойроос хараад үзчих юмсан гэсэн бодлоос амар байна. Тэгэхгүй бол биш үү? Яасахгүй эхний акарака дээр уусаа их нөгөө шинээр ирсэн оюут юм чин дээр болоод ингээд үзчихсэн. Тэгээ ингээ хоёр дахь акарака дээр заяа би ингээд болсон байхгүй. Тэгээ болсон гэдэг хариугаа харахгүй явж агаад төлөх хугацааг нь өнгөрөөгөө тэгээ акаракад явж чаддаг байхгүй юу? Хоёр дугаар курстэй. Тэгээд яг тэр үед пи ирж мэрээд надад тэр миний очоогүй үеийн акарака дээр ирсэн хүмүүс амар таалагдсан байхгүй юу? Тэгээ ингээ 3 дахь акарака болсон. Тэгс чи би болцсон байхгүй юу? Тикет авч чадсан. Тэгээ ингээ очоод амар ингээ догтлоод очсон чинь эхний нөгөө 1-р курс дээр ирсэн хүмүүсийг баг ингээд тавьсан юм шиг бүр яг адилхан хүмүүс ирсэн байхгүй тий. Ингээд 1-р курс дээр сая иржсэн чи 3-р курс дээр сая ирээд тэр яг миний үзмээрээсэн пими ирэв байхгүй. Тэгээ ингээд би 1-р курстэй үзсэн саяг дахиад үзээд нэг гоё л доо. Гоё нуй. Гэхдээ ингээд шинэ хүн аим үзмээрсэн байхгүй. Тэгээ тэрэнд амар гонглж ийсэн. Тэгээ өнөө хэлэхэд шүү дээ энэ удаагийн акарака дээр ч гэсэн яг өмнө ирж ирсэн хүмүүс амар татагдсан заяа. Гэхдээ яг хуу Кортис ирэх үү ирэхгүй юу гэдгийг л том ялгаа байгаа. Кортис ирээсээ илүү юм глобал амар од болохоос өмнө ирээд яваасай гэж бас амар хүсэж байна. Тэгтээ болчоос маргааш хариу гарах байхгүй. Ягаад тийм маргааш чухал өдөр гэсэн маргааш хариу гарах байхгүй. Тэгээд болчоосай Тэгэхгүй би өмнөх үеийн 2 удаа очиж байхдаа дандаа ингээд суухаар ингээд амар холоос хардаг байхгүй ингээд ботноос амар хоолтой ингээд бараг харагдахгүй. Тэгээ ингээд телевизээр л бараг ингээд харж байгаатай адилхан зүгээр ингээд яг холоос харж байгаа болохоор тийч нэг хүн ингээд хөдөлж ийн гэдэг нэг тиймэрхүү юм харагдахаар тэг тийм байсан байхгүй яг тэгэхэд үзэхээр ингээд хоёрын хооронд санагдсан байхгүй үний хэлээ. Тэгээд ингээд амар ойроос ингээд нөгөө яг тайзныхан доор ингээд стенд хийгээ зогсдог хүмүүс л яг амар гоё яваад байгаа хгүй. Тэгээ яг төгсгийнхаа өмнө тэнцэл нэг удаа зогсчихсан байна те. Үнэхээр маргааш аз тарах юм бол тикет авч чадаад тэгээ дахиад аз тарах юм бол зогсдог хэсэг дээр айдолуудыг үзмээр байна. Тэгэхээр бол би ингээм амар их очиод ингээд өдөр чинь зогсож чадна. Болчоосай гэж найдаж байна. 그리고 өчигдөр нөгөө бүдүүга 자신의 무가치함과 싸우고 있다. гарсан амар гоё байсан. Йоо. Амар гоё байсан. Яг тэр хэсгийн өчигдрийн анги тэр надад амар таалагдсан байхгүй. Ингээд нэг алдартай жүжигчин ирээд ингээд ярьж байгаа хэсэг дээр одоо үеийн кинонууд яагаад ийм хоор орондоо адилхан ийм төстэй байгаад байгаа юм бэ? Яагаад нэг гоё киноноор өнгө дээр үе шинж гоё кинонууд гарч ирж чадахгүй байгаа юм бэ гэх ингээл ярьсан чинь яг ямар дүрээсээ санахгүй ч гэсэн нэг дүр нь ингээ хариулдаг байхгүй юу? Нөөмө чөгөв пэс огөрөө таадаг гэдэг байхгүй юу? Хитрхи ингээ бүдөрөө яарад байгаа учраас тэгж байгаа. Гээ тэр хариулт надад амар тийштэй бас ингээ хүн ингээ нэг тийм хоцрогдсон мэдрэмж ч юм уу гяс хийх хэрэгтэй гэдэг тэр мэдрэмжээс л ингээ яарах тусам илүү ингээ одоо үйлдвэрлэж байгаа ямар нэгэн юм шиг ийм гарч ирдэг учраас ингээд яарахгүй хахаас амар чухал шүү гэд ингээд ер нь бол амар миний борог ойрын хэдэн жил үзсэн тотой гоё кино гоё драманы нэг рүү орж байгаа шиг байна. Ингээ үзэх тусам илүү гоё дуулаа. За сах үсэндүүдээ унтахад бэлэн боллоо. Тэгвэл өнөөдрийн бичлэг маань ч гэсэн үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Ан녕.